Юу гэдэг нэртэй газар лээ? Сандик. Сандик гэдэг газар битээр оройн хоол идэж байна. За юу захиалсан ба гэхээр мэдээж менюн дээрээс ийм crispy eggplant чинь баклажан тий. Айгуугаа ийм crispy тэгээ гадуураа ийм зөөх хийтэй. Тэгээ дээр нөгөө нэг юу Тайландын соус гэж юу гэдэг вэ? Нэг sweet chili соус төрүүлсэн юм байна. Айгуугаа амттай ийм захиалсан стартер. За энэ хоньны илэг мах юунуудыг захисан. Түүний дараагаар мэдээж бишмарвак захисан. За тэгээ энэ хоньны сүүлийг саалаа шиг болгочихсон нэг тийм сонирхолтой юм захисан. За ингээд би одоо харуулчих. Мэдээж борцог маань байна. Яг уух юм маань бол мэдээж энэ дөрөс алкогол зардаг хоолн дээр айраг монголоор хүмүүс зайн хоолн захлаа дэдэ одоо кац original кац Казахстан кац томс ловон айгуу зөөлх амттай газар шүү. Эсвэл бид нэр Монгол дандаа тийм хэд давсархыг хийдэг шүү. Таамагласан цагааллаараа Казахстаны Астанад Сандик гэдэг нэлээд гоё ресторан байна. Хайж болоод хүмүүс санал болгоод надад. За нэг тулгаж байгаа гэх юм. Хоньны сүүл тэгээд доотлолт нэг юм байсан. За хар талах. Сүүш хамтдахгүй байна. Саалаа шиг хамтгаж айгуугаа хамталсан байна. Тэгээд талх нь бол юм зөөлхөн жоохон юм заллууртай тийм зөөлөн талх байна. Тэрийг юу юм болоо. Гурилсэг юм шиг. Жишг юм шиг. Харуул юм уу тийм байна. За энэ юу? Илэг биш. Илэгний нохор шиг л байна. Хоньны тарих, илэг, юу гэлээ, толгойн мах. Ийм илэгний нохор шиг дөрөвнийхээ талхан дээр тавиад тэгээ жоохон зөөх хийдэг. Асаа янз. Таш Шмирвак. Ой мэнэ бүх хоолны юутай гарч ирдэг. Үгдгэлээ. Модон тавхтай. Жоохон зэрлэгдэх гээд байна. Шиммак нь 7900.
тенге байсан. Тэгвэл хоньны салаад нь 2,900 авч байсан. 타이는 상대께 DSAND YQ 같은 거 메뉴 온라인 오고서 매일 근데 하나 봐라 가라 сонирхолтой байна. Яг казак үндэсний хоолыг Казахстан, Казахстанд идэж байна. 고소해서 샀지 마. 나 тэгээд энэ урдыг одоо харин шүү дээ. Яаж ингэж гомн шиг чанаад байгаа нь ялцсан байхгүй. Энэ гүндэг гэж юм. Эний зуралт нь гэж байна. Энэ хашиг гадуур ингэж криспи болгоод тэгээд свич хилээ соус тусаагуудаа дээр нь хаарцаарын манут шиг одоо соус шиг ийцэн. Тэгээд энэ гойны амт нээлгээрээ ингээд нэг тийм чөхөрлөг эсгэлэн зөөлх амт. Надад энэ айгуул хаалгач. Энэ өстө гоё стартер. Нэг 100 шат цахасан байхгүй. Тэгээд main dish нь болохоор шүмэг цохолоод хоол болгонтой баурсик гэдэг энэ монголоор бол борц гэдэг юм аа. Нэг вариантын дүрээд энэ харин захиалаагүй энэ аль нэг юмтай дагалдаж ирд юм шиг. Юу яадаг бэ? Энэ шүлэгтэй энэ дагалдаж ирд юм байна. Шумактай. Ишин шүлрүүгээ хийж идэх юм лгүй хаа. Зүгээр уугаал ингээд идэх ба. Амарч юусэн Казахт. Ашгүй хоолны газар. Ашгүй хоол идлээ. Өөрөмжлүүлээд дараагийн газар бас чөмхтэй гоё хоол идэнэ. Ер нь бол мах айгүй хийддэг. Махны хажуугаар сүү цагаагаа одоо зөөхий ааруул аарц айраг гэдэг энэ юмнуудаар айгүй сайн төлөхгүй иддэг юм. Өдрийн хоол нь юм байна. Үндэсний хүн болгоны мэддэг бишбэрбак гэдэг бол. Ямар цагаан гэдэг вэ? За одоо өнгөрсөн бомбог шиг борон хийхэл бэрдэ дэлгэрхэн дэлхий шиг бий боллоо. Жим ингээ бөксөндөө жих. Одоо 9 сарын 1 болтол угаасаа дурахгүй.